Тэгэхээр нөхрийг хүндлэх энэ хүндлэл бол жижигхэн зүйлээс ахуулаад маш олон зүйл дээр ингээд бүр илтэд харагдаж мэдрэгцхөөж байж ээж тэр хүн эргээд би хүндлэгддэг шүү, би дээдлэгддэг шүү, би эргүүлээд өөрийгөө хүндэлж хайрлж өөрийнхөө одоо хайр халамжинд байгаа хүмүүсийг бас анхаарах ёстой шүү, тэднийгээ тижээж тэтгэж тэднийхээ төлөө зүтгэх ёстой шүү гэсэн тэр зорилго болвол би болж идгаа. Тийм учраас цай хоолныхаа дээжийг барих хэрэгтэй. Тэдэндээ хамгийн сайхан үгсийг бол хэлэх хэрэгтэй. Монгол одоо ах уй соёл нүүдэлчин ах уй бол бүхэл зүйлийнхаа тэргүүнд нь эр нөхрөө тавьдаг. Тэр битгий хэл эр нөхрийнхөө төлөө бас тэ үйлчлдэг ийм байдлууд бол харагддаг. Нөгөөтэйгүр ингэснээсээ болоод эмэгтэй хүн дандаа нөхрийнхөө төлөө боол мэд зүтгэн гэсэн утга санаа ерөөсөө биш. Эхнэрийнхээ энэ үйлчилж байгаа, халамжилж байгаа, хайрлж байгаа, хүндэлж байгаа сэтгэлийг нь харахтаа эр хүн эхнэрээ бас халамжилдаг, хайрладаг, зөргүүлээд одоо тий чи надад хэдэн удаа хийсэн бол би чамд хэдэн удаа хийнэ гэж хариу тооцолгүйгээр зориулалт гаргаж бие биендээ ингэж ханддаг юм хандлага. Тэгэхээр эхнэр ба нөхрүүд маань бие биендээ яг л тэр гэрийн хос баг нь мэт ингэж зориулдаг, хийдэг, анхаардаг байгаасаа гэж хүсэж байна.